Цалин болон инфляцийн уялдаа холбоо. Улс орон болгоны хувьд ард иргэдийн амжиргааны түвшнийг дээшлүүлэх нь хамаас чухал. Харин амжиргааны түвшинд юу нөлөөлөх вэ? Мэдээж хүн амын орлого. Тэр дундаас ажлын цалин хөлс амжиргааны түвшинд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Цалингийн түвшин өсвөл хүмүүсийн амжиргаа сайжрах уу? Цалингийн өсөлт бодит үр дүн авчрах уу? Энэ асуултанд хариулахын тулд дараах эдийн засгийн ойлголтуудтай танилцах болно. Цалин гэж юу вэ? Нэрлсэн ба бодит цалин ямар ялгаатай вэ? Инфляц болон цалин хөлс ямар холбоотой байдаг вэ? Хөдөлмөрийн бүтээмж гэж юу вэ? Цалин хөлс бол хүн амын орлогын маш чухал хэсэг юм. Маш энгийнээр тайлбарлахад цалин гэдэг нь тухайн хүн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр авч буй төлбөр юм. Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуул зэрэг ордог байна. Хялбарчлахын тулд бүгдээрээ нэг жишээг харцгаая. Эдгээр хүмүүс цалиндаа сэтгэл дундуур яваа. Жимтэл гэхэд бүх цалингаараа 5 алим авдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ? Нэг арга бол өргөдөл бичих. Тэгээд энэ хүнээр батлуулах. Бас тэр хүнээр батлуулах. Мөн энэ хүнээр батлуулах. Энэ хооронд асуудлаа шийдвэрлэхийг хүлээж суухаас өөр аргагүй. Тэгтэл асуудлыг хэн шийдэж өгөх нь тодорхойгүй. Хизээ шийдэж өгөх нь тодорхойгүй. Нааштай шийдэх хэсэг нь бүрч тодорхойгүй. Ингээд зөвхөрсний эцэс жагсаалын арга хэмжээнд орох нь хэлбэг. Энэ үед үйлдвэрийн дарга цалингаа нэмэхэр боллоо гэж үзье. Шуудхан 2 дахин нэмчихлээ гэж бодъё. Ажилчид ч баярлаж, төрөвчинч түнтийн. Тэд сансандаа хүрлээ. Ийхүү нэмэгдэж байгаа цалин бол нэрлсэн цалин юм. Нэрлсэн цалин гэдэг нь тухайн хүн 1 сар 1-7 хоног гэх мэт тодорхой хугацаанд зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө авч буй мөнгөн төлбөрийн дүн юм. Гэхдээ энэ бол төр зургийн хэрэг юм. Ер нь бол компани зардал гаргадаг, орлого олдог, тэдгээрийн зөрүүнээс ашгаа бий болгодог. Тэм болохоор ажилчдын цалинд зарцуулах зардалаа өсгснөөр ашиг нь буурах болно. Энэхүү дарамтнаас гарахын тулд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй төрнө. Эргээд харахад ажилчдын амьдрал үнэхээр сайжирч чадсан уу? Үгүй ээ. Чимэд 5 алтан зоосоор 5 алим авдаг байсан бол одоо 10 алтан зоосоор 5 алимаа л авна. Түүний амьдрал дэшилсэнгүү. Яг хэвээрээ. Энэ бүхэн ямар учиртай болов? Цалин нэмсний үр дүнд үнийн өсөлт бий болж мөнгө өнгөйцсөн байна. Өмнө нь 1 алтан зоосоор 1 алим авдаг байсан бол одоо 1 алим авахын тулд 2 алтан зоос төлөх болж байна. Энэ нь бидний мэддгээр инфляц юм. Нэрлсэн цалингийн өсөлт нь инфляц дагуулж байдаг учраас бодит үр дүн авчирч чаддаггүй аж. Цалин болон инфляцийн энэхүү холбоог цалин инфляцийн спираль гэж нэрлэдэг. Энэ хамаарлан дэлхийн 2 дугаар дайны дараах үеэс эхлэн дэлхийн эдийн засагчдын анхаарлыг маш ихээр татаж эхэлсэн. Энэ нь 1960-аас 70 оны зах зээлийн эдийн засагтай улс орнуудад тохиолдсон хүчтэй инфляцаас болсон юм. Цалин инфляцийн спираль нь гол төлөв өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засагт илэрдэг ч гэсэн зарим шилжилтийн эдийн засагтай улс орнуудад тохиолдох магадлал өндөртэй байдаг байна. Ийхүү цалингийн өсөлтөөс бий болох инфляцтай тэмцэхийн тулд улс орнууд орлогын зохицуулалт гэж нэрлэгдэх аргыг хэрэглэх болсон байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний өсөлтийг түр хугацаанд зогсоох, эсвэл хүсэлтийн хурдыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авна гэсэн үг юм. Орлогын зохицуулалтын хувьд хязгаарлалт тавих нь гол арга гэж ойлгож болно. Тиймээс ард иргэдийн амжиргааны түвшнийг бодитоор нэмэгдүүлэхийн тулд нэрлсэн цалин өсгөх нь ач холбогдол муутай байдаг учраас бодит цалин өсгөхөд анхаарах нь чухал юм. Бодит цалин гэдэг нь худалдан авах чадварыг илэрхийлэх бөгөөд үнийн өсөлтийн нөлөөг арилгасан цалин юм. Улс орнуудын орлогын түвшинг хооронд нь харьцуулахад үүнийг ашиглах хэрэгтэй. Та дэлхийн улс орнуудын амжиргааны түвшин хоорондоо эрс ялгаатай байдгийг анзаарч байсан биз ээ. Зарим улсуудын хүн амын орлого маш өндөр байхад зарим улсынх маш бага байдаг. Хүн амын орлого өндөртэй улсуудад үйл түвшний эвлэлийн шаардлагаар цалингаа сайн нэмдэг гэж ойлгох нь эндүрл юм а. Эдгээр улсуудын хөдөлмөрийн бүтээмж бусад улсынхаагаа бодвол илүү өндөр байдаг учраас орлого нь өндөр байгаа юм а. Тэгвэл хөдөлмөрийн бүтээмж гэж юу вэ? Энэ бол тухайн ажилчин тодорхой хугацаанд гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээг илэрхийлэх үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн бүтээмж нь ажилчин хэр зэрэг үр ашигтай байгааг харуулна. Бодит орлогыг өсгөхийн тулд бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг. Хөдөлмөрийн бүтээмж бол хамгийн чухал гэдгийг мартаж болохгүй. Одоо бүгдээрээ энэ хичээлээр юу сурснаа эргэж санацгаая. Цалин гэж юу вэ?
Цалин гэдэг нь тухайн хүн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр авч буй төлбөр юм. Нэрлсэн ба бодит цалин ямар ялгаатай вэ? Нэрлсэн цалин бол тухайн хүний тодорхой хугацаанд зарцуулсан хөдөлмөрийнхаа төлөө авч буй төлбөрийн мөнгөн дүн бол бодит цалин нь үнээс үнийн өсөлтийн нөлөөг арилгасан үзүүлэлт юм. Инфляц болон цалин хөлс ямар холбоотой байдаг вэ? Нэрлсэн цалин нэмэгдэх нь үйлдвэрлэгчдийн цалингийн зардлыг өсгснөөр ашгийг нь бууруулдаг. Тиймээс үйлдвэрлэгчид энэхүү дарамтнаас гарахын тулд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээсээр аргагүй болдог байна. Хөдөлмөрийн бүтээмж гэж юу вэ? Тухайн ажилчин тодорхой хугацаанд гаргасан бүтээгдэхүүн үйлчлэгээний хэмжээ юм. Өөрөөр хэлбэл ажилчин хэр зэрэгөөр ашигтай байгааг харуулдаг. Ийхүү хичээл маань өндөрлөж байна. Танд хэрэгцээтэй мэдээлэл өгч чадсан гэдэгт найдаж байна. Анхаарал тавьсанд танд баярлалаа.